Зөөрэ мэдш юм анаха. Үнэн нэрэ Монгол ус нэрэ. Миний их орон үнэхээр нүдэндээ сүрж шүү үнэхээр нэрэ. Болж битэж байгаа юм нэг ширхэгч алах. Навш юм аа нэрэ. Хөхөө өвдөг хөтмөр 30 гадаа 31 2-т өдөртөө шөндөө 35 6 төчөрж байгаа тэр хүйтэн тавьчаад хамаг тог мог ингүү болгаач тэр мулгаачаад. За тэгээ дээр нь яасан байх вэ? Өнөө хөл бензиндээ бас энэ тэнцүү очрлоос байх. За тэгээ дээр нь яасан байх вэ? Одоо хүүхдийн мөнгө 20 дор дүүсээс 5 хоног цагтаа ороод идэв шүү дээ. Хүүхдийн мөнгө байх гэсэн. Яаж байх вэ энэ олон мөнгө чинь байх боломжгүй шүү дээ. Бүр ингэ төрийн өндөр албан тушаалтын төрийн албан агшрын хэдэн зуун саяар хураалгаад хэдэн тэр бомаар идэж ууз заслаад ахаар чи яаж энэ Монгол улс адилтай байх нүдэндээ зүгээр мөхч штэ яг үнэн гэдгээд. Тэгээ одоо нийгэм дэндүү харгас болцсон энэ хаалга гэмт хэрэгтэнгүүд это болохгүй юм жирээс байхгүй юм. Бүхэл юм энэ жирээс болж ирж байгаа юм байхгүй. Хог шаар нэрээ. Хогийн шаар шиг амьдраж ш бидний нэрээ. Энэ ямар хийч юм оюун эрдэнэ гэдэг ерөнхий сайд огцорсноос хойш нэрээ бүр дээр болчихлоо жагсан чи бүр байхгүй шиг бүр 7 дор боллоо шүү нэрээ. Одоо тэр эрдэнэ 5 толгой оюутлогоо тэр хувцас мөвцөө аваад өгдөг гэсэн хувцас мөвцөө айч байхгүй ерөөс юу ч авч чадгаа байсан ерөөс. Зүгээр л ясаа усуулаад ингээл байж чадаад харсан ард бид нар нэрээ. Үнэхээр тэг үнний дуу хоолой болоод үзэл бодлоо эдэг хэлэхээр 30 гаруй мянган дагагч баг 40 мянга шахуу төгөж байгаа дагагчтай пэйж хийнэ лайв гэхээр хүн инүүд орж ирэхгүй. Юу ч орж ирэхгүй. Зарим миний пэйж найзуудад миний хийж байгаа лайв ч гарч ирэхгүй бүр нэрээ. Хүнийг цаанаас нэрээ үнэхээр энэ дарамтлж чадчихаа шийдэ нэрээ. Дарамтлах хожиж цааш нэ. Кодокод нь бензин өгөхгүй байхгүй өгдөггүй. Тэгээ ганц л кодокод нь өгж байгаа битүү ооч ирээс. Тэгээ яачин гээд ингээ төрийн сангаа хоолцоод байд. Яачин гээд энэ татвар төчийн мөнгийг хулгай хийгээд идэд идэв надгаачаад нэрээ бүр тантаггүй юм аа нэрээ. Ерөөдөө яг үний хэлдэг юм байна. Тийм ээ үний хэлдэг юм байна. Ерөөсөө л төд ажиллаж байгаа улсууч нь асар баян болчдөг. Төрийн албан агчлаар дандаа хээл хахуул авилгал хулгайгаар баян болж байгаа. Эдгээр өөрөөр ямар ч баян болох боломж байхгүй шүү дээ. Боломж байхгүй. Тэгэд манайха хууль зүйн дотоод хэргийн сайд би энэ нэг пост оруулсан байлээ. Монгол улсад бол цаазын ял яг өнөө цаг үед цаазын бол байх хэрэгтэй байна. Тэгээ да ялангуяа авилга албан тушаалын юм дэрдэж байгаа. Асар зөв шүү. Энийг бол ястаа бэлдсэн боссыг хараад тэр өдөрт нь би дэмжээл явсан. Цаг үргэлж лайваар хэлж байгаа. Дэмжин угаасаа. Төрөөсөө хулгай хийхгүй байж болдгүй багтаа. Энэ төрийн өндөр албан тушаалтангууд нь бүх сангуудыг авч хоослоо хийсэн. Одоо элчин мөчний төрийн нарийн бичийн дарга гэдэг ямар 50 бикл англиар тэр этгээч одоо бас одоо 461-т. Тэний хамаард бүхий улсууд нь бас 461-т. Шунлын микро юм аа энэ стандарт нэрээ өстой. Энэ чойжсөрн гэдэг энэ нэг сайдаас өөр сайд энэ Монгол улсын засгийн газарт байдгүй багтаа улсын хурлын гишүүд эрчим хүчний сайд хийж хэрв. Гэхдээ үеийн засгийн газар дандаа ингээс сайд дарга хийж явах энэ ямар очтой энэ ямар сайд дарга нарын одоо олдтой улсууд гэх юм уу одоо яг үнэн гэлэхээр зөв мөнгөтэй хүчтэй хүмүүс төрд юу ч хийсэн ч болж ш энэ улсад энэ юу ч хийсэн ч болж байгаа сте. Одоо бүхэл барилгыг Монгол улс энэ чойжсөрн барьж штэ энэ нэг юм шомдын төв пицта шиг. Тэр чинь мөчлийн салбарын төрийн өндөр албан тушаалтангуудын байгаа цайг одоо харж байгаарай. 350 сая хэний ч өмгөөлөхгүй болгоочод. Өмгөөл юуг нь өмгөөлдгийг бидний өөр хүүхдийн боломж бидний татвар төлсөн мөнгөөр энэ хулгай хийж байгаа хулгайчдыг одоо яах юм? Хууль ёсны байгууллага яхитлын шалгаа дээр одоо нэг яалтаа эрэг үйлдэл нэмэлт өрсөд 22-ийн эрэг үйлийн 20 зүйл заалт малтандаа одоо ял малын санкц чангалтай. Гэхдээ би бол үнэн л хэлж байгаа бодит үний юмыг хэлж байгаа шүү дээ. Энэ Монгол улсад хувийн шүүхийн байгууллагаар эрэг үйлийн 22 зүйл заалтаар орж байгаа этгээдүүдийг харахад дандаа нийтийн албан тушаалд нийтийн албан тушаалд нь 2-3 жил хориг тавих. Адилшээ дээд талд нь 4-5 жил хориг тавих. За хамгийн максимум яалд нь 5-6 жил. За хамгийн максимум яалд нь сангийн баяр зөвчөд 10 жилийн хориг яалд өгөн гутаа 1 жилийн дотор нөгөө яалд нь хэрэгсэхгүй болоо явчихдаг гинэ. Наачлаг нэр ийм юм хачин дампуу юм гэж бас байх уу нэрээ.
зүгээр жирийн иргэн 10 жилийн яд авсан бол өдөртөө годид шорон сууж байгаа штэ. Махаа зайдал сууж байгаа штэ. Яг үнийг хэлгээд ясаа зайдал тэр хүн үнэхээр нэрээ арга ерэн хэцүү байгаад янз бүр болоод 3 шатны шүүхэд өрөөд гомд гаргаач нэмэр байх. Зүгээр ямар ч хайр байхгүй ахгүй юу ойлгож байна. Тэгээ яасан гэж энэ баяр зогтод энэ Монголын хууль ёсны байгууллага шүүхийн байгууллага да ялангуяа шүүхийн нэр бүхий хоёр шүүгчтэй юм биш үү? Тэд нар одоо жигтэйгээ хайр зарлаад улсын дэшүүд гомд гаргаад Монгол улсын иргэшийн шүүж ганцэр гэдэг нөхөр таваарш бас гомд гаргаж ингээд бодтоо. Гэж одоо юу гэсэн үг юм бэ? 21-р зуунд байхгүй том ловер штэ над чи аим шиг ловер штэ. Оюутган грейдэг ловер хийчихсэн. Улс их орондоо ямар ч ашиг байхгүй. Одоогоос 2008-9 оноос хойш хадаад за 8 оноор бодъё. 8 оноос хойш бодоход одоо ингээ хэдэн жил вэ? 18 жил Монгол улсын баялаг буюу газрын дор хэвлэлийн Монголын ард түмний бидний баялагийг алдчихсан юм аа зүгээр. Эрдэнтээс 5 дахин том гэж байгаа. Тийм орд юм аа өдөр шингүү цөдмөд 90 онтой гэдэг компани асар хэмжээний баян ашиг олоод байдаг. Монгол улс өдөрт 14 төгрөгийн алдагдал хүлээгээд байдаг. Энэ ямар гээчийн ашигтай гэрээ. Хизээж ашиггүй энэ бол эх орноосоо урсан үйлчлэлтэй. Бензин байхгүй. Одоо сүүлдээ тог байхгүй. Одоо нөгөө хүүхдийн мөнгө орохгүй нэрээс та. Зовооч юм манай баяр шинэ гэр оролцсон хүүхдийн мөнгөөр амьддаг маш их олон иргэд байгаа л да. Хүүхдийн мөнгө 100 орох нүгээд асуугаад байдаг. Ахаа та нэг асуугаад би одоо хаанаас асуух вэ гэдэг лайваар л гэж нэг шүглүүлж өгөхөөс. Гэхдээ нэрээ хүүхдийн мөнгөө өгч чадгаа болчихсон одоо бас. Аргагүй штэ энэ олон төрийн энэ олон сангууд чинь тендер мендергээл лөөдө залдаад ингээ идчихэж одоо яах юм? Энэ улгаач чадчих. Цадаж чандгүй шундын микрофон дүмэр юм биш үү энэ ус чи. За Монгол улс маань баяндаа төсөөд байгаа юм да. Тэгээд хитрхи баян гэдэг ингээд яриад байгаа бол чиг энэ нэг баян энэ их эрдэнэстэй биш алт зэс модуудын нүүрс маш олон төрлийн баялагтай. Энэ баялаг одоо тэгээд дандаа баялаг гэдэг чинь ургаад авахгүй болсон шүү дээ. Энэ асар ямар ч тийм хараа хяналт байхгүйгээр ноёдлого гэдэг компани өдөр шингөө алтын шин зөөгөө тооноор зөөгөөд ингээд байгаад л тэгээд ноёдлого компанид одоо асар хэмжээний өрөнд орчихсон. Өдрийн 14 төгрөгийн өрөнд орсон байна гэж ярьдаг. Ямар гээчийн дүнхүү маш шиг гэрээ хийсэн байна. Мал цаашаа нэрээ. Энэ бол Монголын ард түмнийг бол доромжсон гэрээ шүү гэрээ нэрээ. Одоо баян гэрээгээд бас өөртөө залдаад адаг болсон гэж тэр муу сайхан бэлэг гэдэг улгаач. Одоо ерөнхийдөө элбэг дөрж гэдэг улгаач бол энэ олон улгаачдын толгоо шүү. Яг үнийг хэлгээд энэ олон улгаачдын толгоо. Одоо альсан намыг хэн удирж чинь цахиг элбэг дөрж Америкаас удирдах чаа шүү. Сөрөг хүчин болсон альсан нам нь сөрөг хүчний ажлыг хийж чаддаггүй. Ямар ч ажил хийж чадахгүй. Зүгээр сандал цуудын ширээ зүгээр 2020 онд альсан намаас иргэншлээ боцож 2028-нд төрийн эрхийг авчихсан гэсэн бодолтой зүйдлээ явж байгаа. Өөр юм бол байхгүй. Энэ ард түмний амьдрал хэцүү үе хүч зөрүүлж гин үү яаж вэ? Өдөж өгч гин үү тоггүй болж гин үү яаж вэ? Түгжирж гин үү яаж вэ? За одоо энэ бензин шатгуун байхгүй болж гин үү яаж вэ? Нэг ширхэгч тэдээр санаа зовхгүй энэ босоод чөтгөрүүдийг одоо дургуурах нэрээ. Энэ эх орондоо хайртай биш гэдгийг харуулж байгаа байхгүй юу? Эх орондоо хайртай биш, ард түмний төлөөлөл биш, хизээч ард түмний төлөө ард түмэн сайн сайхан амьдрах ямарч боломжгүй болсон. Ингээд байлж байгаа чинь холгаачод нэрээ. Хогийн шаарууд. Тэр пэйж хаяг одоо ямар ч хангалтгүй болсон. 30,000 дагагчтай гэсэн 2 минутээр наачдаг. Гэт юм байна өө. Доромжлоский Народновский республик гэж сайхан доромжилж байгаа юм нэрээ. Дагагч маань өсөд өдөрт баг өчтөр өгөхөд хождрын хооронд баг 1000 хүн дагсан байлээ. Дагагчтай үзэл бодлоо гэдэг хэлээ дуу хоолой гэдэг баталгаа. Одоо би баталгаа гаргаж байна шүү дээ. Миний Монголын иргэд миний Монголын эмээ өвөө ах トゥ нар намайг дэмжээд ингээд дагаад орчих. Би ингээд үзэл бодоо лайв хийгээд ингээд орж ирээд үзэл бодоо илэрхийлэх нэг ширхэгч одоо юунд нь явах танталд нь явах зүгээр танталтыг бол нам зогсоогоод боогоод
Ингээд ямар талтай байхгүй. Улгаач чад нэрээ. Яас аргагүй штэ. Тэг бүх сангаа том дээрэмдэд эрүүл мэндийн санч бай, төрийн даатгадын санч бай, бүх юмыг ингээд тон дэмдэх улгаачд найдаж торондоо иччихсэн нийгмийн даатгалын сан гэж нөгөө мо эрдэнэгээд мальцсан намын улгаач бас идэ уучаад ч та бас. Тэгээ идэж уусан улгаачд нь төрийн өндөр албан тушаалтан болоод хахаар Монгол улс нэрээ ямар гээч уур амьслаар бид нар яваад байна. Төрөөс улгаан ясаа усад шорондол байж ах хэвчээс уулна. Шудраг хуультай оронд бол төрөөс тусгаас улгаан ичээд асар хэмжээний Монгол улсыг өрөнд оруулсан асар хэмжээний өрийн трампад оролцсон эсвүүдэд одоо ингээд бид мондог хүн оюу толгойн гэрээг одоо маш сайн гэрээ байсан Монголын ард түмэн ашиг хүртэж байгаа гэж яриад байгаа санжийн баярцагчийн амтны салаач юмор байна. Тэцтаад хаана ойлгохоос бид ашиг хүртэж байгаа юм бэ маар лөөрч улгаач минь ой. Энэ альцсан намынхан гээд элбэг дөрж сууны өснөд болцсон. Үнэхээр альцсан намыг элбэг дөрж удирдах байгаа шүү. Та нар дээрсээ гэдэг үүсгэн байвал зөвхөн өдөж гэж бодоод шүү. Үгүй. Үгүй заяа. Альцсан намын чи ардаад элбэг дөрж байгаа жинхэнэ хүүрн өгүүлж байгаа. Балаа олгаач. Хагас нүдэнд удалгаач та уран гөгөөш донгддог. Их гой донгдож яана, их гой лөөрдөг болгаач та тэр. Үнэхээр. Тэгээ одоо Монгол улсын төрийн өндөр албан тушаалыг ашиж ирсэн. Монгол улсын ерөнхийлөгчсэн ерөнхий сайдлсан этгээдүүд нь Монгол улстай их болж чадгаа байлцсан. Оргонд ажил утаагаад байгаа. Тэднийг авчирдаг хуушуугийн байгуулга байхгүй. Интерполын сугамар хайгаад ингээд аваад ирэх нь шүүхээс нь тэг хэрэггүй гэдэг туслаад байдаг. Шал инээдмээ. Авилгал гард ингээд дийлхэ байсан. Авилгал гард шүүхийн шийдвэрээр авилгал гардыг барьж олно, хууль ёсных байна гэдэг ингээд тогтоцсон. Одоо нэг хизээ хүн амтан хүч өргөж янз бүр болох юм. Тэр нураад гай болоод нусныхаа дараад баахан бахирдлаа л да. Тухайн үед тэгсэн тийм шүүхийн шийдвэр гарсан улсуудынхаа нь нэг ширхэж бодож байгаа юм. Одоогоор хүүхдийн мөнгөнд байх. Одоо 21 бодонго 22 боллоо байх. Бол найдаж 20-нд болж байгаа шүү хүүхдийн мөнгө ч байх. Хүүхдийн мөнгөө ч аргагүй шүү дээ. Энэ төрийн сангуудын чинь мөнгийг энэ хулгайчууд нь ингээд ууж идээд лөөрдөд авч аргагүй шүү дээ. Хэдэн зуун саяын тэр бомбаар идэж уугаад хаа чи яах юм. Юу үлдэх юу ч үлдэхгүй шүү дээ. Ганцхан нэмэглэл юу ч үлдэхгүй. Энэ хогийн хулгайчууд нь идэж уугаад дуусчих юм аа бозрууд нь. Бозртой хулгайчуудыг харахаас дургуур гэдэг хулгайчуудыг. Төрийн өндөр албан тушаалтангууд нь хулгай хийгээд төрийн сангаа хоосоод байгаа чи яаж мөнгө авах вэ гэж аваас. Үнэхээр хулгайчлаараа дийлэхгүй байх нь хамгийн аимшигтай л да улс орны мөхөлтөө. Хулгайч нь хамаг юмны баруун зөнгө идэж уугаал. Яа төрийн нарийн бичиг дарган дээр 50 бэкэлүүд энийг чинь хамаарл бүх хэдийн ойрхон ч юм уу юу юм чимдээ. Тэгэл 350 цаас гэрт нь байж тэгээд юу дураараа юм бэ гэж та. Стандарт нэр Улгаачин дэнтсэн л байна л да. Улгаачин дэнтсэн улгаагаа дийлхэ болчихсон улс орон болчиход байна шүү дээ. Хуулийн байгууллага нь болохоор энэ төрийн өндөр албан тушаалтангууд хангалттай яд иргэн өгч чаддаггүй. Ийм л улс орон болчиход бид сууж шүү дээ өнөөдөр. Тийм бооц манайхаа. Одоо бүр хүүхдийн мөнгө ч байх цаа. Тэр мөнгийг одоо юу сая 500 болно гэж яриач хэрэггүй. Угаасаа мөнгө байхгүй. Хизээч болохгүй. Ганцхан юм дээр шүү. Тэгээд тэтгэврийн зээлээ авч чадахгүй бас. Нэг их төр засгийн шийдвэр гараад улсын хурлын дарга нь яриад. Сүрдэн дэрж юм бол эрхийн сайданд яриад зүгээр өстой нэрэ. Сүрчин дэрж юм яриад авах гэсэн биз дээ. Гэсэн чи одоо байхгүй. Батланд авч идэг юм нэхэд тэгээд тэтгэрэж авч чадгаа болчихсон. Тэр чигээрээ сүрс зүгээс биз та. Ярих чи маалах үнэхээр нэрэ, хэлэх чи үг алга. Төрийн өндөр албан тушаалтангууд нь хулгай хийгээд төрийн сангаа хоосоод байгаа чи яаж мөнгө авах вэ гэж аваас. Үнэхээр хулгайчлаараа дийлэхгүй байх нь төрийн сангаа хоосоод байгаа чи яаж мөнгө авах вэ гэж аваас. Хулгайч нь хамаг юмны баруун зөнгө идэж уугаал. Яа төрийн нарийн бичиг дарган дээр 50 бэкэлүүд энийг чинь хамаарл бүх хэдийн ойрхон ч юм уу юу юм дураараа юм бэ гэж та. Стандарт нэр
бензин олдохгүй ховор. Тэтгэврийн хэмжээлээ настангууд нь одоо цагаан сар болдоо 36 сараар авъя гээд тэтгэмжин нь олдохгүй болж идэж байгаа юм. Түүж алга байсан. Төрийн өндөр албан тушаал төрийн өмчт компаниуд нь хулгайгаар дүүрчихсэн. Яандаа жигэн монголчууд илгээрээ өвдөж яахан дэсэ. За ийм байх шүү ахын дэсэ. Лайв хиймээр байгаа сэтгэл амар байна. Ярих зүйл зөндөө байна. Дааж ингээ санаас нь хааж боогоод ингээд ганцхан хүний нүдтэй байлгаж ах шиг байна.